Сайн бацгаана уу? Батагийн тулг гэдэг. Би Нью-Йорк хотын их сургуулийн Baruch College-ыг 2019 онд төгсөөд тухайн оноосоо эхлээд Монгол банкнд ажилласаар 5 жилийг одоо үзээд байна. Монгол банкнд ажиллаж байгаа 3 дахь үеийн төлөөлөл миний өвөө, аав, одоо миний би ингээ Монгол банкнд ажиллаж байна. Өвөөгийн үед бол цахим төлбөр тооцоо гэдэг зүйл байхгүй, гар утас төлбөрийн карт гэдэг зүйл байхгүй байсан. Тэр үед яадаг байсан бэ гэхээр мөнгөө шуудаандаа ийгээл банкны салбарууд руугаа явж аваачаал цалин цавуугаа яаж авдаг вэ гэхээр банкн дээрээ очиж очирлаж аваад тиймэрхүү нөхцөлтэй байдаг байсан. Мэдээж энэ бас тийм холын зүйл биш, саяхан л байсан цаг гэж би санаж байна. Миний аавын үед болохоор арай дээшилсэн төлбөрийн карт гэдэг зүйл бий болсон. Төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэж ер нь бол эхэлсэн байгаа. Тэр үед бас дээрэс нь Монгол банкнд банк сүлжээ гэдэг системийг миний бас нэвтрүүлэхэд өөрийгөө оролцоогоо оруулж ирсэн болохоор миний би бас их бахархалтай байдаг. Яг гэвэл банк сүлжээ гэдэг системийг одоо хүртэл бид нар Монгол банктай ингээ ашиглаад явдаг байгаа. Тэр нь өөрөө их түнтэй гүйлгээний систем буюу одоогоор бол 5 саяас дээш банк хоорондын гүйлгээний системийг бол хэлдэг. Одоо ямар байгаа вэ гэхээр 3 дахь үеийн төлөөлөл буюу миний үедтэй бидний яг одоогийн үед ямар байгаа гэвэл төлбөр тооцоо гэдэг зүйл өөрөө маш хурдтай хөгжсөн. Одоогоор бид нар их том системүүдийг нэвтрүүлсэн байгаа. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд ACH Plus буюу бага дүнтэй гүйлгээний системийг нэвтрүүлсэн. Тэр нь болохоор бодит цагийн гормоор буюу банк хоорондын гүйлгээ буюу одоо нэг банкны хэрэглэгч нөгөө банкны хэрэглэгч хоёр хоорондоо данс хооронд гүйлгээ явуулахад ердөөсөө л 0.6 секундыг ингээл аваа явчихдаг. Тэрэндээ яг ойролцоогоо нэг 200 орчим төгрөг ч юм уу те нэг тухайн хэмжээний шимтгэлийг бол авдаг. Ягаад шимтгэл авдаг вэ гэвэл тухайн гүйлгээг данснаас дансны хооронд шилжүүлэхийн тулд Монгол банкны ажилуулж буй төлбөрийн картын систем, картын гүйлгээ бол те шилжүүлэх юм уу одоо бага дүнтэй гүйлгээний системийг ашиглаж байгаа тохиолдолд бас Монгол банкар дамжина. Их дүнтэй гүйлгээ явуулж байвал бас Монгол банкны банк сүлжээ системээр дамжина. Тэр их дамжлагуудыг хийхин тулд энэ ард нь асар том хөрөнгө оруулалт хийгдэж бүтээн байгуулсан одоо энэ системүүд бол ажиллаж байгаа. Тэр системүүдийг л тасралтгүй найдвартай ажилуулахыг бол Монгол банкны зүгээс хянж удирдан зохион байгуулалт явдаг байгаа. Орчин үед бол бүх зүйл хурд гэдэг зүйл дээр суурилдаг болсон. Дэлгүүр дээр очиод авсан барааныхаа төлбөрийг хийхэд төлбөрийн карт ашиглаж байгаа үед бид нар одоо сүүлийн үед ингээд өнөртүүлцдэг болсон тий. Тэр нь посон дээр очиод картаа ингээд өнөртүүлцдэг болсон. Тэр нь яаж болж байна вэ гэхээр бид нар Монгол банк нөрөө 2019 оноос 2021 хооронд EMV технологийн чипийг ер нь бол төлбөрийн картад суйрлуулсан одоо өнөөгийн түвшинд авчирсан байна л да. Мөн бид нар олон улсын том төлбөрийн үйлчлэгээ үзүүлэгч байгууллагууд болох Visa, Master гэх мэтчлэн тэдэртэй бас хамтран ажиллах гэрээг байгуулж үйл ажиллагаа бас явуулдаг. Монгол хүн өөрөө банкны данстайгаа гадаадын сүлжээнд холбогдсон картыг банкны данстайгаа уйснараа тухайн картыг аваад дэлхийн аль ч өнцөг буулан бүр дээр очиж төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Тэр нь бол өөрөө маш том давуу тал болсон байгаа. Үндэсний төлбөрийн систем гэдэг маань өөрөө бол хүний биеэр ярих юм бол яг л судас гэсэн үг. Тэр ч утгаараа үндэсний төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагаа гэж би байн хэлээд байгаа нь болохоор төлбөрийн систем гацвал Монгол улсын эдийн засагт өөрөө маш том гарц хохиролтой болж ер нь бол нөлөөлнө л доо. Тиймээс ийм чухал зүйлтэй ийм чухал ажлыг миний би одоо хувьд хийж байгаагаар өөрөөр л маш бахархдаг. Техник, технологи, инновац зогсно гэж хизээч байхгүй. Тиймээс өнөөдрийн байдлаарх бидний бүтээсэн төлбөрийн системийн дэд бүтц шийдлүүд ирээдүйд илүү хөгжингүй, илүү хурдан, илүү харилцагчид хэрэглэхэд илүү хялбар болсон байна гэдэгт би итгэж байдаг.